Өнөөдрийн хичээлийн сэдэв конденсатор. Хичээлийн зорилго орчин үед хэрэглэгдэж байгаа электроникийн тоног төхөөрөмжийн үндсэн гол элементийн талаар физик ойлголттой болох. Хичээлийн зорилт конденсаторын бүтцийг таних, конденсаторын багтаамж, хэмжих нэгжийг мэдэх, конденсаторын холболтууд, тэдгээрийн ерөнхий багтаамж тооцоолох, хэрэглээний талаар ойлголттой болох. Өмнөх мэдлэг. Цэнгийг Q-сгээр тэмдэглэнэ, нэгж нь кулон. Бие торомтлогдсон цэнгийн хэмжээг олохдоо Q тэнцвүүрийн N гэдэг нь электроны тоо, эгэл цэнгийн хэмжээ буюу хасах 1.6 гүрчиг нь 10-ын хасах 19 зэрэг кулон. Цэнгийн эргэн тойронд цахилгаан орон үүснэ. Цэгийн цэнгийн харилцан үйлчлэлийн хүчийг кулоны хүч гинэ. Цэнгийг хоримтлуулж болох уу? Хэрэв цэнгийг устай зөөрлөвөл усны савн, конденсатор, крант нь хүчтлийн үүсгүүр, усны савн, конденсаторын багтаамж гэсэн үг юм. Цэнгийн хэмжээ Q-сгээр тэмдэглэнэ, нэгж нь кулон. Үүсгүүрийн хүчтлийг U-сгээр тэмдэглэнэ, нэгж нь вольт. Конденсаторын багтаамжийг C-сгээр тэмдэглэнэ, нэгж нь фарад. Савн дус их авахын тулд үүсгүүрийн хүчтэл их байх, эсвэл савны багтаамж их байх гэсэн хоёр нөхцөл байна. Дээрх өгүүлбэрийг томьёолвол Q тэнцүү, U гүржтгэн C гэсэн томьёогоор илэрхийлж болно. Конденсаторын физик үндэс. Конденсатор дээр цахилгаан цэник болон цахилгаан энерги хуримтлагддаг. Энэ утгаараа цахилгаан техник ба электроникт чухал элемент болж хэрэглэгдэгэ. Дамжуулагч, тусгаарлагч, дамжуулагч гэсэн бүтэцтэй элементийг конденсатор гэнэ. Конденсаторыг туйлгүй, туйлтай, хувьсах гэж ангилна. Эдгээр конденсаторуудыг хэлхийн тэмдэглэхдээ дараах байдлаар тэмдэглэнэ. Харагдах байдлаар нь хавтгай, цилиндр, бөмбөрцөг гэж ангилнаа. Гауссын теорем ашиглан конденсаторын багтаамжийг тодорхойлё. Q тэнцүү C томьёоноос конденсаторын багтаамжийг олохдоо C тэнцүү Q бахан U гэсэн томьёо үүснэ. Гауссын теоремоор битүү гадаргаар нэвтрэх хүчлэг векторын нийт урс олно. Уг гадаргын дотор орших цэнгийн айлгуурын нийлбэрийг цахилгаан орны тогтмолд харьцуулсантай тэнцүү байна. Энэ тодорхойлолтоос цэнгийн хэмжээг илэрхийлвэл дараах хэлбэртэй байна. Хүчлийн үүсгүүрийн хэмжээ буюу U нь потенциалын ялгууртайгаа тэнцүү. Өмнөх хичээлд үзснээр потенциалын ялгуур нь хүчлэгийг үржигдэх нь D байна. D гэдэг нь хоёр ялцын хоорондох зай. Энэ хоёр томьёоноос нэгтгэвэл C тэнцүү Q бахан U гэдэг нь дараах хэлбэртэй байх ба C тэнцүү S-ийг үржигдэх нь S-лэн S0 хуваахан D. Энэ нь хавтгай конденсаторын багтаамжийг олох томьёо юм. Энд байгаа S нь бөмбөрцөг конденсаторын хувьд 4πr квадрат буюу гадаргын талбай байна. Харин хоёр ялцын хоорондох зай D нь R-тэй тэнцэх үед бөмбөрцөг конденсаторын багтаамж нь 4πr S-лэн S0 болно. Конденсаторын холболтууд системийн ерөнхий багтаамж тооцоолох. 1.5 вольтын хүчтлийн үүсгүүр C1 тэнцүү 2-ыг үржигдэх нь 10-ын хасах 13 зэрэг фарад багтаамжтай хавтгай конденсатор өгсөн байна. Батарейны нэмэх туйлтай холбогдсон ялтас нэмэхээр хасах туйлтай холбогдсон ялтас хасахаар цэнгэлэгдэнэ. Конденсаторын цахилгаан орны хүчлэгийн вектор нь нэмэхээс эхэлтэй хасах дээр төгсгөлтэй байна. (0.2-ыг үржигдэх нь 10-ын хасах 12 зэрэг фарад багтаамжтай
Конденсатор дээр хуримтлагдж байгаа цэнэг нь 0.3-ыг үржигдэх нь 10-ийн хасах 12 зэрэг кулон байна. Вольтметр ашиглан конденсаторын хүчтэй ба батарейн хүчлийг хэмжиж үзцгээе. Хүчтлийн үсгүүр нь 1.5 вольт. Дамжуулагч утсан дээр унж байгаа хүчтэл тэг вольт байна. Энэ нь дамжуулагч утсыг идеал гэдгийг харуулж байна. Харин конденсатор дээр унж байгаа хүчтэл нь 1.5 вольт. Эдгээр өгөгдлийг ашиглан конденсаторын цэнэгийн хэмжээг хэрхэн тодорхойлохыг харъя. C1 тэнцүү 2-ыг үржигдэх нь 10-ийн хасах 13 зэрэг фарад. O тэнцүү 1.5 вольт. Цэнэгийн хэмжээ тодорхойлъё. Q тэнцүү O-г үржигдэх нь C томьёогоор 2-ыг үржигдэх нь 10-ийн хасах 13 зэрэг фарадыг үржигдэх нь 1.5 вольт. 1.5-ыг 2-оор үржихэд 3 гарна. 3-ыг үржигдэх нь 10-ийн хасах 13 зэрэг кулон. Өөрөөр илэрхийлбэл 0.3-ыг үржигдэх нь 10-ийн хасах 12 зэрэг кулон байна. Конденсаторын зэрэгцээ холболт. C1 ба C2 конденсаторыг зэрэгцээ холболтоор авч үзье. Нэг 1.5 вольтын батарей C1 тэнцүү 1-ийг үржих нь 10-ийн хасах 13 зэрэг фарад нь 0.1-ийг үржих нь 10-ийн хасах 12 зэрэг фарад. C2 тэнцүү 3-ыг үржигдэх нь 10-ийн хасах 13 зэрэг фарад нь 0.3-ыг үржигдэх нь 10-ийн хасах 12 зэрэг фарадтай тэнцүү байна. Энэ хоёр конденсаторын хэмжээ нь өөр өөр байна. Харин нийт багтаамж нь 0.4-ийг үржигдэх нь 10-ийн хасах 12 зэрэг фарад байна. Эндээс зэрэгцээ холболтын үед нийт багтаамж ихсэж байгааг харж болно. Вольтметр ашиглан конденсатор тус бүр дээр унж байгаа хүчтлийн хэмжээг тодорхойлъё. Хүчтлийн үсгүүр 1.5 вольт. C1 конденсатор дээр унж байгаа хүчтэл 1.5 вольт. C2 конденсатор дээр унж байгаа хүчтэл 1.5 вольт. C1 ба C2 конденсаторын багтаамж нь өөр байсан боловч зэрэгцээ холболтын үед тус бүр дээр унж байгаа хүчтэл ижил байгааг харж болно. Туршилтын үр дүнг нэгтгэе. C1 тэнцүү 1-ийг үржих нь 10-ийн хасах 13 зэрэг фарад. C2 тэнцүү 3-ыг үржих нь 10-ийн хасах 13 зэрэг фарад. Нийт багтаамжийг CN-ээр илэрхийлье. CN тэнцүү C1 дээр нэмэх нь C2. 1-ийг үржих нь 10-ийн хасах 13 зэрэг фарад дээр нэмэх нь 3-ыг үржих нь 10-ийн хасах 13 зэрэг фарад нь 0.4-ийг үржих нь 10-ийн хасах 12 зэрэг фарадтай тэнцүү байна. Одоо конденсатор тус бүрд хуримтлагдж байгаа цэнэгийн хэмжээг илэрхийлье.
C1 тэнцүү 1-ийг үржих нь 10-ын хас 13 зэрэг фарад. U1 тэнцүү 1.5 вольт. C1 конденсатор дээр хуримтлагдаж байгаа цэнгийн хэмжээ нь Q1. Q1 тэнцүү U1-ийг үрждэг нь C1. 1-ийг үржих нь 10-ын хас 13 зэрэг фарадыг үрждэг нь 1.5 вольт нь 1.5-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг кулон. Өөрөөр хэлбэл 0.15-ыг үрждэг нь 10-ын хас 12 зэрэг кулон байна. C2 конденсаторын хэмжээ нь 3-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад. U2 тэнцүү 1.5 вольт. C2 конденсатор дээр хуримтлагдаж байгаа цэнгийн хэмжээ нь Q2. Q2 тэнцүү U2-ыг үрждэг нь C2. 3-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарадыг үрждэг нь 1.5 вольт. Тэнцүү 4.5-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг кулон буюу 0.45-ыг үрждэг нь 10-ын хас 12 зэрэг кулон. Конденсаторын нийт цэнэг нь Q1 дээрх нь Q2 буюу 0.6-г үржих нь 10-ын хас 12 зэрэг кулон болж байна. Туршилтын үр дүнд конденсатор тус бүр дээр унж байгаа хүчтэй хоорондоо тэнцүү буюу 1.5 вольт байсан. C1 ба C2 конденсаторын нийт багтаамж нийт цэнэгийн хэмжээ нь 0.6-г үржих нь 10-ын хас 12 зэрэг кулон. Нийт багтаамж нь 0.4-г үрждэг нь 10-ын хас 12 зэрэг фарад байна. Конденсаторын цуваа холболт. C1 тэнцүү 2-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад. C2 тэнцүү 2-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад. C3 тэнцүү 1-ийг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад. Багтаамжтай конденсаторуудыг 1.5 вольт хүчтэйг цуваа холбоё. Вольтметр ашиглан хүчлийг хэмжээ. Хүчтлийн үсгүүр 1.5 вольт. C1 конденсатор дээр унж байгаа хүчтэл 1375 вольт. C2 конденсатор дээр унж байгаа хүчтэл 1375 вольт. C3 конденсатор дээр унж байгаа хүчтэл 175 вольт байна. Нийт хүчтэл 1.5 вольт. Нийт цэнгийн хэмжээ 108-ыг үрждэг нь 10-ын хас 12 зэрэг кулон байна. Туршилтын үр дүнг нэгтгэе. C1 тэнцүү 2-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад. C2 тэнцүү 2-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад. C3 тэнцүү 1-ийг үржих нь 10-ын хас 13 зэрэг фарад. Нийт багтаамжийг C-ээр илэрхийлье. Цуваа холболтын үеийн нийт багтаамжийг дараах томьёогоор илэрхийлнэ. Эндээс нийт багтаамж нь CN-ийн 1 тэнцүү 4-ийг хуваах нь 2-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад буюу хүртүр хуваарийн байрыг суулгахад дараах хэлбэртэй болно. Эндээс 0.5-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад буюу 0.5-ыг үрждэг нь 10-ын хас 12 зэрэг фарад болно. Нийт багтаамжийн хэмжээ цуваа холболтын үед багассан байна. Конденсатор тус бүр дээр хуримтлагдах цэнгийн хэмжээг тодорхойлъё. C1 тэнцүү 2-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад. U1 тэнцүү 1375 вольт. C2 тэнцүү 2-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад. U2 тэнцүү 1375 вольт. C3 тэнцүү 1-ийг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг фарад. U3 тэнцүү 175 вольт. Эдгээр өгөгдлийг ажиглахад конденсаторын багтаамж багасах тусам түүн дээр унах хүчтлийн хэмжээ ихсэж байгааг харж болно. Q1 тэнцүү U1-ийг үрждэг нь C1. 175-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг кулон. Q2 тэнцүү U2-ыг үрждэг нь C2. 175-ыг үрждэг нь 10-ын хас 13 зэрэг кулон.
Q3 тэнцүү U3-ыг үржигдэх нь C3. 0.75-ыг үржигдэх нь 10⁻13 зэрэг кулон. Эдгээр өгөгдлөөс харахад конденсаторуудын багтаамж өөр байгаагаас үл хамааран цуваа холболтын үед конденсатор тус бүр дээр хоримтлагдах цэнэгийн хэмжээ ба нийт хэмжээ нь тэнцүү гарч байна. Тэг 175-ыг үржигдэх нь 10⁻13 зэрэг кулон гэдэг нь тэг 1075-ыг үржигдэх нь 10⁻12 зэрэг кулон ойролцоогоор тэг 108-ыг үржигдэх нь 10⁻12 зэрэг кулонтой тэнцүү байна. Туршилтын үр дүнгээс ажиглахад нийт хүчил нь 1.5 вольт байсан. Харин конденсатор тус бүр дээр унж байгаа хүчлүүдийн хэмжээ тэг 1375, тэг 1375, тэг 175 байсан. Эдгээрээс нийт хүчил нь цуваа холболтын үед конденсатор тус бүр дээр хуваагдаж унадгийг ажиглаж болно. Тооцооллыг туршилтаар шалгая. Нийт цэнэгийн хэмжээ тэг 108-ыг үржигдэх нь 10⁻12 зэрэг кулон гарсан байна. Нийт багтаамж нь тэг 105-ыг үржигдэх нь 10⁻12 зэрэг фарад гарсан байна. Эдгээрээс харахад тооцоолол ба туршилт таарч байна. Конденсаторын хэрэглээ. Конденсатор болгон өөрийн зөвшөөрөгдөх хүчтэй багтаамж хэрэв туйлтай бол туйл нь өгөгдсөн байна. Тухайн конденсаторт 2200 μF гэсэн тэмдэглэгээ байгаа нь μ нь микро буюу 10⁻6 зэрэг, F нь фарад буюу конденсаторын багтаамж өгөгджээ. Хард зураас дээр хасах тэмдэг байгаа нь хасах туйлыг зааж байгаа ба хэлхээнд угсрахтаа хард зураастай богино хөлийг хасах туйлд холбоно. 16 V гэдэг нь 16 вольт хүчтэлд даах чадвартай гэдгийг илэрхийлж байна. Конденсатор нь цахилгаан хэлхээнд хүчтэй тогтворжуулах үүрэг гүйцэтгэдэг. Ийм далива цахилгаанд хоногдох өрөмжөнд оролтын болон гаралтын хэсэгт заавал байдаг. Дараах зурагт хувьсах хүчтлийн үүсгүүр, диод, конденсатор. 12 вольтын хувьсах хүчтлийн үүсгүүрээс 12 вольтын тогтмол хүчтэл гарч байгааг ажиглаж болно. Бидний амьдралд өргөн хэрэглэгдэж байгаа конденсатор бол зөөврийн цэнэглэгч юм. Зөөврийн цэнэглэгч болгон дээр mAh гэсэн тэмдэглэгээ байдаг. Энд байгаа m үсэг нь милли буюу 10⁻3 зэрэг, ah үсэг нь амперийг үржигдэх нь цаг, нэгжийг томьёо болгол e-г үржигдэх нь T буюу цэнэг юм. Өөрөөр хэлбэл зөөврийн цэнэглэгчийн хэдий хэр цэнэг хоримтлуулах чадвартай вэ гэдгийг харуулж байна. Гэрийн даалгавар. Сурах хүчгийн хуудас 109 өөрийгөө сориорой тасгал 8-12. Конденсаторын туршилт болон сурах хүчгийг дараах холбоосоор орж үзээрэй. Анхаарал тавьсанд баярлалаа.